Эрдэнэс тавталгын компани баяжуулсан бүтээгдэхүүний экспортын биржийн анхны арилжаа өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн захин арилжаан дээр явагдаж байна. Манайх баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн бол 12800 тонн баяжуулсан үрсийг 1 жууныг 163.5 Америк доллароос дуудах доолонтэйгээ зарлан өнөөдөр арилжаанд 2 компани оролцоод байна. Энэ үрсний экспортын 7-с дээш хувийг экспортлж байгаа Эрдэнэс тавталгын компани бүтээгдэхүүний түүхийгээр нь бус баяжуулсан бүтээгдэхүүн болгож бүгд найрамд хятад дорд тусвалан 3 дахь улсын зах зээлд гарах боломжтой болж байгаамаа. Энд ямар ач холбогдолтой вэ? Нэгдүгээр бид нэр эцсийн хэрэглэгчид доктортой нийлүүлэх тийм бизнесийн харилцааг бий болгох боломж нөхцөлтэй болж байгаа. Хоёрдугаар ингэж яснаар Монгол улсад мэдээж илүү экспортын орлого болно. Мөн баяжуулах үйлдвэр ажилласнаар бол зөвхөн эдийн засгийн орлогоос гадна маш олон залуу инженер техникийн ажилтнууд бэлтгэж нэгээрээ бас илүү тийм үн цэнийг бий болгож байгаа. 2022 оны 2 сарын 9-ноос хойш манайх бол нийт 108 удаагийн арилжаа. Энэ арилжаатай нийлээд хийгээд байна. 22 оны 7 сая тонн нүүрс арилжиж 2.7 тэрбум Америк долларын орлого олсон байна. Эннээс бол кокс английн нүүрс нь 86%, эрчим хүчний английн нүүрс нь 14 байгаа. 2024 онд нийт 43 удаагийн арилжаа хийсэн. Тийм үзүүлэлттэй байна.